Yeah, hello guys. Өнөөдрийн бичлэгэн дээр Jungle Roll дээр тоглосон. Өмнө дахиад Kushner тоглосон. Үзэгчдийн хоёр нь хараадахад Kushner ер нь геймплей айгуу дуртай юм шиг санагдаад Kushner дахиад бичлэг оруулсан байна шүү guys. Yeah, тэгээд энэ тоглолтын дээр бол эхлээд blue buff аавна. За blue-г авчаад мэдээж ирээдээ аваад махажуудлын жижиг crab аавна. Тэгчээд gold руугаа ганглана. Яа тэгээд ганглах гээд ирсэн чинь Кажан бас ротейт нь гол руу ирсэн байсан болохоор Кажан руу н орсон чинь Ретриг дахин мартаад энэ ч хүрээгүй. За энэ дээр дахиж алах гэж оролцсон боловч чатны энэ дээр дарагдаад хэлсэн байгаа. За Ийсүн шин бол энэ ч нэлийн тусламжтай херонуудын хэсэг бол даам орж ирсэн. Тэгээд арай дэндүү өөрийгөө антуурч өгсөн. За ингээд доор бол эхлээл 2 минут болоогүй байхад дүү ваар болж байгаа. Ер нь бол браво тоглож байгаа юм шиг санагдсан. За энэ дээр би ингээ 2 дахь фейлдж байгаа маа. За тэгээд туртлийн дан дээр ингээд Кажаг бол нэлийн пөөгчдөг байгаа. За сан ингэж мундаг ороод за туртлээ бол стил дулаач чадна. Тэгээд ер нь энэ сизон ч юм уу яг ер нь сан бол ром дээр бол ер нь амар байлээ. Сан ер нь багавтар амтай херонуудыг ер нь даашилж ороод бөөгчдөг болохоор яг юм. За тэгээ сая байцаагаа булаацсан болохоор Ийсүн шин ротейт хийх хаашаа явах мэдчихсэн болохоор энэ ч отж жоод ингээд алдсан байгаа. За хүмүүс олуулаа байсан болохоор эхлээд бол ороогүй. Тэгээ багийнхан цуглаад ирсэн тохиолдолд юу ассасинаар тоглож байгаа тохиолдолд ороод байв зүгээр. За ер нь бол яг энэ байран дээрээс би ингээ 3 дахь байж байгаа юм байна. За тэгээ Кагурагаа шийдэг чинь. Юу мид голд лейн хэрэг тэр юм. Күшэм тэгээд бол дэндүү адуултаа юм байна. За тэгээд голд очиж аварна. Тэгсэн манай энэ ер нь энэ матч дээр манай Дайрот ч бол нэлийн автаа болгоочлаа. Тэгээд хэдий хятад сэрвэрч гэсэн ингээд монголчуудаас хаяа орж ирдэг. Тэр айл-айлис бол монгол хүн байсан. Мундаг тоглож илээ. Манай Дайротыг бол битүүч их хичээлээ. За Ийсүн шинийг бафын булаа гэсэн хотлаа. Тэгсэн чинь нөгөөх чинь андуурж угаад ретригээ дараад ингээд алчин. За энэ улаан ретригийн ер нь бол гол хүчин зүйл юм л дээ. Огцом дэмэжийг бол нэмж өгдөг. Алис бол нэлээд бурханлаг байсан. Дайрот хаа явсан газар үхэл яваад байсан болохоор хөгжил бол нэлээд хөлөө. За тэгээ манайхан тарж ботарч явж байгаа л тэгэл ганц ганцаар айлхны ваар нь бол жоохон муу юм лээ. Тэгээ ваар муу тоглох юм. Төрөл төрхөөс өмнө бүгдээрээ байхгүй ч юм. Төрөлөө сейф авчихна. Яа тэгээд XP гихч Дайрот бот дээр ганглах гад хүрээд ирсэн. За тэгсэн алис нэгээд арчин бот нь ороогүй. Тэгээд сэргийг би клирдсэн чинь маань нэр уурлаа лайклж илээ. За энэ айлхан сайн нэлээ олон скиллээ гарсан болохоор одоо манайхан дайнаа бол хэлбэр авчих واخ. За тэгээ гүйжсэн чинь өвсөн дотроос Кагура бол айхтар комбо хийж орж ирсэн. За тэгээд зөрүүлээд би бол халуун жинийг 50-дагаараа 50. Кагурагийн ирлэг шүү дээ. За тэгээд байсан чинь манай хүмүүсийг хөөгд аалцж байгаа энэ хоёр.
За тэгээ би яг комбогоо оруулаад юу Грэнжерийг юм даачих болохоор Грэнжийг нь алъя гэж хуралдаж байгаад энэ ч одоо ингээд жоохон паниктэн. Тэгээ орё гэсэн чинь тэ Алисиг ороо алж чадахгүй гасаа ш. За тэгээ паниктаад яах уу гэж Грэнжерийг нь алмаас юм. Нэгэн онцтой. За тэгээ би өөрөө орё гэсэн чинь өөдөөс нь ганц үлтийг нь авах хүч болохоор орохгүй тэгээд юм битүү паниктж чад энэ ч ингээд үхээд өгч байгаа. Шотаун айл өгч байгаа. Энэ бол нэлээ муу мэдээ. За Алисиг өнө Винжилэнд дарсан багт нь ороод энийг өгдөг. За тэгээд тэр хоорондоо манайхан доордоо авчин. Дүүг нь доорд руугаа явъя гэж бодсон чинь тэгээд манайхан авчих юм шиг харагдав. Яг л айл ийсэн өгцөн байсан болохоор авчих гэж одоо шууд Алис руу орсон байгаа. Тэгээд ашвазаар манайхан авцсан. За ингээд Дайрот маань бол стил өгдөг. Энэ бол үгсээрч ирсэн, үгсээрч байх болно гэж хэлээ цаашдаа. За манай Мелиса бол ингээд ороо явчихдаг байгаа. За тэнгууд улаан рэтээ дарж Кажага алчна. За тэгээ байжсэн зэр өрийг яах нүгээ саныг харж ийсэн. Өө манай хүн бол орж ирэнээс нүджилээ. Ром сан бол Petrified бол нэр ийм хэрэнүүд бол итгарчул бол зогсоох. За тэгээд ийсэн шин дээр эрлэг юм болохоор комбогоо гээд орсон чи айлынхан 4-5-аар огтож яваад Кажаг үлд нь ороод контролод онгочт юм байна. За тэгээ Кажага жоохон сэрэмжил тоглосон юм. За тэгсэн мэнэр яг наашаага намайг алчих гээл өөдөөс гүйж хурж ирээ. Бодогд юм байна. За тэгэнгүүт одоо тэгээ лорд дээр Кажа байх болохоор би ч даваа. За тэгээд маа гой булааж байгаа. Тэгээ хоёроо татсан чи ингээд хүйд өгд юм бэлээ. Сух байна л да ийсүнч. За галзуу комбоёг Грэнжерийг нунгаа. Тэгэл Грэнжерийг тас чайчаад хойшоо эргээл харсан чи яа бурханлаг бай шүү. Алис бас бурханлаг бай чадчихээн. За Винженстэй бол бүр бурхан цаашаа болно. Да байна. Хачаанаас хариугаа авсан. За тэгээ би энэ үхээд өгч байгаамаа. Зя тэгэл төрчөөл явж ийсэн ч яа манай сан бол тэнцээ Кажаг өлдийг даруулсан хөлбөр дээрээ адсан ч хойно нь яа. Чамайг бол нухан л да. Суг банд минь. Манай сан бол бурханслаг байлээ. Үнэн бурхан шиг байлээ. Зя тэгээд орж чод гэсэн чинь үлдтэй за Frozen дарж амьдрын. Тэгэл хангалттай буцъя гэж тэгсэн чинь цаанаас нэм мэж хурж ирж байгааг хараад орё гэсэн чинь тэгээд намайг шийтгсэж байгаа. За тэгээд тоглолт дуустгийн даван дээр шидээд өгнө. Гисэн хэдийч манайхан чинь бурханлаг л да. Ингээл wiped out болгоол. Тэгэл би хэдийгээр өгсөн боловч инээж хөв нөмрөө оруулна. Тэгэл манайхан асуудалгүй цэргэлж ихээл бүчлээл. Тэгэл ийсүн гарч ирээл. Завин дээрээ мордсон. Манай чаддгаараа Дайротыг алаад дуусгаж байгаа юм да. Энэ хүү ингээд хамгийн сүүлийн бичлэгээ орууллаа энэ сисний. За тэгээ цаашдаа бөөндөө эпик унаад тэгээ эпикээс хэрхэн дээшлэх нь тэр талаар тэгээ зөндөө бичлэг оруулнаа guys. Баярлаа.